Ямар сайн байна уу та? Сайн байна. Сайхан орж ирүү. Сайхан сайн ирлээ. Сайн сууж юу та? Сайн сууж байлаа. За танаа нутгаар одоо хавар сайхан болж байна. Хавар сайхан. Өвд бас өнтөө байсан. Одоо хавар бас хавтаа сайхан болж байна. Гэтэ хаврын тэнгэрээс сартай. Хааштай гэдэг бас 22 3 өдөр л өдрийг тэнгэр цэлмэг сайхан байна. 22 3 өдөр. Тийм байна. Бас тэнгэр сайхан байна. Цастай бас байсан. Энэ жил харин өвлжөө их сайхан. Өвөл харин нутагт их сайхан өвөл боллоо тийм ээ. Тэгсэн. Өвөл өнтөө болсон. Тэгэхээр хавар нь бас сайхан болт юм байна. Энэ сайхан нутгийн одоо дөрвөн зүг рүү уул ус руу бид бас гарлаа. Сайхан мөргөлөө хангаа хайрхтай нас хүндэлж ёсолж нөгөө нутгийн усын нуугаад ёсын даг гэдэг шиг уул хангаатайгаа учран золгочоод бас тантай сайхан энэ бэлэгдэлтэй өдөр уулзж байгаад их таатай байна. За манай Монгол орны хоймор нутгаас бас ийм хүндтэй өнгө хурж ирсэнд энэ нутгийн ард түмэн болоод тэр ард түмний төлөөлж одоо уулзж өсөрсөнд би ч одоо бас баяртай байна. Хүний ер нь хувь төврөг гэж бас нэг уулзах хүнтэйгээ уулздаг болов гэж би бас боддгийн. Хүн чинь хүн болгонтой бас уулзаад байхгүй тий. Харин энэ ганц тохиосон амьдралдаа хүн чинь бас нэг эхлэлээс төгсгөл хүртэлх зам гэж ярьдаг. Яг төвгээрээ хүн болгон бас учир утгатай уулздаг болов гэж би бас бодож тантай уулзсандаа их бэлгшээж байгаа. Их сайхан зохиол бичдэг, сайхан өгөгдөлтэй хүн учраас бас их хүндэлж байна таныг. Хүн уулзъя гэсэн хүнтэйгээ харин уулздаг юм байна. Энэ хөвсгөл гэхээр надад бас санин санагддаг. Би бас Монголоор нэлээ явсан. Гэтэ хөвсгөл одоо тэр хоймор мөртлөө бас нэг онгоцоор явахтны буугаад өнгөрдөг. Бас нэг хоёр удаа очижсэн юм аа. Хонж үнжээ тэгэл бас яруухан явчихсан. Ер нь та төвдөнд очиж юу хөвсгөлийн? Хөвсгөлийн төв дээр л очиад тэгэл явж байсан. Сайхан хангаа бол устай нутгада хөвсгөл маань. Тэгээд их холоос бид нар одоо хөвсгөлөөс наашаад хичнээн километр явж ирвэ. Танаа ховд бас их сайхан нутгийн. Тэгээд нутгийн сайхныг үзэл сууж байна да одоо. Одоо Монголын шавцар гээл одоо яг хөвсгөлийн бүтэн тойрог үүсгэсэн одоо зурагт мурагтаар мэдээлэлээр харахад л тэр Монголын шавцар байх гэж байгаамаа. Тэгээ үзэсгэлэнтэй сайхан тайгын нутгууд одоо нутаг нугаал хүн ярих юм да тий уулзаж золгохтой ер нь. Тэгнэ. Ер нь тэр унаж дурсан нутаг ууд залгилсан ус гэдэг хүнийг амьд явуулж байгаа одоо хүний хүн биеийг тэтгэж байгаа хамгийн сайхан зүйл учраас нутаг нугаал усаа хүн бас ярих болов уу гэж бодож байна. Тэгээд хөвсгөл одоо ер нь би болохоор энэ хүн төрөлтний соёлын одоо анхдагч нь. Ерөөс энэ бөө мөргөл байсан гэж боддог. Бөө мөргөлтэй байхдаа монголчууд бол бөө мөргөлийн шашинтай байсан. Бөө мөргөлийн шашин болж инхэн одоо язгуур утгаараа хөвсгөлийн тайгдал үлдсэн байх гэж би бас боддог. Ер нь яг тэнгэр үзэл бөө мөргөл гэж одоо яг түүхэндээ одоо хөвсгөл нутаг хоймор нутгийг угаасаа хүн болгон те Монгол нутгийнхан бүгдээрээ л мэднэ. Ер нь тэнгэр үзэлтэй манай монголчууд. Тэгэхээр бөө мөргөлийн зан жаншил одоо бас шашинч гэдэг бөө мөргөл гэж босоо хөх толбтны одоо босоо ганц дээд шүтэн үе үеийн одоо дээдсүүдийн маань хүндэлж дээдэлж ирсэн энэ сайхан бөө мөргөлийнхөө холбоо ёс уссан нутаг нугуул хангай одоо ингээ бөө мөргөлийг ярил олон сэдв байна л та. Тэгээ тэнгэр онгод цаанаасаа ингэж хөглөгдөж байгаа одоо шүлгийн онгод дууны онгод гэж ярьдаг те. Та бүжгийн онгод ч гэж ярина. Тэгэхээр яг хүний биеинд суугаад байдаг боловч яг сэтгүү оюун ухаанд хөглж идэг үлийг л онгод гэж хэлээд байна уу гэж. Бөө мөргөл чинь нэгдүгээр онгод гэдгийг одоо бүх уран бүтээч онгод ороод уран бүтээл хийлээ гэж байна. Гэтэл тэр чинь тэр өөгийн буужирдаг онгод бас орж ирээд байгаа шүү дээ. Одоо би бас шүлэг зохиох гэж яг оролддог гэж ярих. Таны хажууд бол айхтар том зохиолч бол биш. Гэхдээ яг нөгөө онгод шүтэнийхээ өгөгдлөөр те. Тэгээд чинь нэг өгөгдөл гэдэг юм байна шүү дээ. Бас өөрөөс гарч байгаа ундарж байгаа үгээр юм биш. Далдаас өгж байгаа нэг тамиг татаач байдаг юм. Үгүй бол цаанаас нэг тохиоллоор нэг шүлэг орж бичигддэг үе байдаг тийм ээ. Тийм ээ. Та одоо зохиолчин учраас мэдчихэж байгаа. Тэр үедээ яг тэр онгод шүтэнийхээ өгж байгаа үгийг л одоо шүлэг болгож холбож бичдэг. Энэ одоо үгний хүч бөө мөргөл гэлтгүй ер нь яг Монгол зон олон ч үгнийхээ хүчээр хүнийг өрөөж те. Үгний сайхнаар ивэж үгний хүч гэж асар том юм байдаг учраас
Тэгээд тэр мөнх тэнгэрийнхаа үгэн цацал болгож бас нэг шүлгээ. Тэгээд танаараа бас настай хүнээр бас уншуулъя гэж бодлоо. Энэ бол бас хүн болгонд бас уншуулж байгаагүй. Тэгээд таны насны хүн унших ёстой юм болов уу гэж өөрөө ч одоо уншиж чад зөрхөлөхгүй тандаа. Тэнгэрийн сайхан үгэн цацлаа өргөж уншуулж болох уу? Танаас зөвшөөрөл. За шүлгийг хүндэтгэлтэй хүлээн авч уншия. Өөрөө олон шүлэг бичсэн байж тээ. Тэгээ ер нь яг нэг 400 500 шүлэг бичсэн болов уу гэж бодож байна. Тэгээд бас тоогоо алдсан. Тайгын хар бүргэд удган буян ханам дөдгсөн сур өнгөгүй байвч буян халтарч идэгдсэн навдар хойморт байх там буян халуун хошуутмал цөөхөн байсан ч буян хатуу үнэн үг чихэнд тусах буян таван хантай гэрмэн хуучин байсан ч буян тал дүүрэн аргал гал дүрхэд буян тансаг биш ч таваар амьдрах буян танихгүй хүн байсан ч мэндэлж явхад буян эсхийгээр хийсэн үнэг нядахсыг домнох нь буян ээжийн чансан цай тагш дүүргэх нь буян эдгүй байвч сэтгэлийн цагаан буян энтерч давсан ч шантрахгүй байх буян Монгол нутагт хүн болж төрхөн буян мөнх тэнгэртэн өргөл цацраах нь буян морин хуур хойморт дээдлэх нь буян Монгол дээлэн өмсөж гангарч явах нь буян ноос самнаж эсхий урлах нь буян ном уншиж ухаан тэлэх нь буян наснаас үг сонсох нь буян нартад амьд явах нь буян адуу янцгааж хямар сэргээх буян арууд дээгэн голохгүй итгэн буян аав ээжтэйгэн бүтэн байх нь буян арьс сураан илдэж идэх нь буян амны бэлэгтэй Монгол хүн буян алдар нэрэн угалахгүй байх нь буян хөрсдөд хүн байх буян хөх тэнгэрийн ивэл Монгол ахуй буян эдгээр ёсон бүү март тайгын хар бүргэд удган зохиол 2023 он 10 сарын 8. Хорой гэлээ танд. За ингээд мөнх тэнгэрийн хүчин дор Монгол мөн мөхөлгүй инх тунх байх болтугай. Бидний өвгдээд бид энэ бөөмөргөд шүтэж байсан цагт энэ дэлхийч аврагдана монголчууч мөнх инх тунх байх болно. За ингээд сайхан шүлэг болсон байна. Би одоо тийм бөөгийн талаар тэр бөөгийн ам ярунаар байдаг гэж би ярьсан шүү дээ. Одоо бөөгийн тухай ном судар их гарч ирж байна. Би тэр болгоныг бүгдийг уншиж бас амжихгүй уншчихэл байгаа. Тэр болгон нэг би уншсан учраас энийг би шөөгүн ойлгож байна. Тэгэж байна. Та сайхан дотор нь орж бас сайхан уншлаа. Ер нь яг бөөмөргөл энэ далд ямиг бас их хит ил болгож болохгүй гэж бас агуулж нуудаг бас нууц байна. Мөнх тэнгэрийн улаач байлаа гэд хүн одоо догшин муршиг давхиж болдгоо гэж миний нэг онгод хэлдэг. Энгийн байх ёстой. Хүн төрлөختөө ер нь их энгийн байж иж агуу хүчтэй хүнч байсан ер нь энгийн явснараа асар их удам ямиг туулнаа. Тийм ээ. Ийм үйлүүдийг л ойлгож авч байгаа. Ер нь яг суралцаж мэдэж бас мэдэрч явж байна. Тэгэхээр яг Монгол ахын дүүс ер нь яг мөнх тэнгэрийн үгийг дамжуулагч нь одоо хэлмэрч нь болж явж байгаа юм. Улаач хүн бөө гэдэг маань одоо буруу хатуугаар битгий ойлгоорой. Маш олон бөөнөр одоо олон болчиход байгаа. Энэ дотор бас ард олон маань ямиг ойлгохгүй байгаа тий. Инхээр яг далдан ямиг бас хамаагүй ил гаргадаг учраас зөвхөн уул усаа бүрэн байлгах, нутаг нуг эх орноо гэсэн сэтгэлгээтэй улсууд олон байгаасай. За тэгээ энэ шүлэг гэдэг маань зүгээр нэг үг холбохын нэр биш юм. Энэ дотор бас маш том агуулга байна тийм ээ. Одоо морин хуур дээл ховцс гэл ингээ бүх юм маань орж байгаа. Та өөрөө зохиолчин агуу сайхан таны одоо энэ шүлгүүдийг
сонсож байхад бас тэр дотор үгний хүч, үгээр хүнийг засах, үйлдэлээр хүнийг засах бараг миний одоо тайлж байгаагаар бол дом засал явж байна уу гэж харж байгаа. Тэр цаад өгөгдлөөрөө хүнийг бас тэр үгэн дотор үг явна гэдэг шиг тий. Тэгэхээр яруу найрагч ерөн зохиол тойрвж байгаа улсуудыг би их зүүн тарихтай Монгол агуу улсууд байдгийн болов уу гэж зүгээр боддог. Одоо Бавууган лав гүсрэн нэрт найрагч нар байна шүү дээ тий. За та миний энэ сайхан шүлгийг одоо Монголынхаа ард түмэнд та минь настай хүн учраас өв соёл түүх одоо энэ сайхан Монгол ахуй маань шингэсэн сайхан шүлгээ настан буурлынхаа одоо дуу хоолоогоор сайн сайхан ард одоо олон ирээдүйн усаа хойч үедээ сайхан уншиж өвлүүлж бас тус болоорой гэж таньдаа хүсэх байна. За ядалаа. Би тэгээд одоо энэ бөө гэдэг шүлгээ ганц болохоор ер нь хүнд одоо ганц юм. Би чинь шүлэг уншиж байгаадаа би тэр үг хүнд өгж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ганц юм хүнд өгдөг гэж бас Монгол хүн байна. Тэгэхээр тэгээч байсан юм уу бас нэг уншигддаг байсан. Одоо би хүн болгонд уншихаар боллоо. Тэгвэл тэр шүлгийг дагалдуулаад энэ шүлгийг би бас уншихын зүйтэй байна. Би одоо хоёр юм хүнд өгөх бүрэн боломжтой боллоо гэж бодоод энэ шүлгийг одоо би бас ингээд бас айл гэж бодох тийм ээ Монгол орныг. Хоомортой одоо аль хүндтэй юм хоомортой залдаг. Хоомроос бас хүндтэй юм авч хэрэгэлдэг. Тэр үднээс энэ хоомор нутгаас маань одоо тэр бөө тэнгэрийн одоо онгоц сахиус маань одоо тэндээс над энийг илгээж байна. Энийг баруун Монголын ард түмэнд түгээ гэж одоо бас нөгөө тэнгэрийн одоо үгэн элч ирж байна гэж би ойлгоод энийг би бас баяртай хүлээж авч байна. Энийг би баруун Монгол даяар төдөөгүй одоо би түрүүн бас нэг хүн төрлөختийн сүлддуулын үгийг бас нэг Монгол даяар түгээж явахдаа би одоо унших 3 юмтай болж байгаа юм ба шүү дээ. Хүн төрлөختнийхээ тухай сүлддуулын үгийг уншина. Бөөгөө уншина. Энэ Буянгаа уншина. Ийм 3 унших боллоо. Ингээд энд би баяртай байна. Ингээд өнөөдөр би хөх тэнгэр шүтж явсныхаа бас хэргийг бүтээж байна. Ингээд хөвсгөл тэр сайхан нутагт бас нэг хүрэлцэн очих болно гэдэг. За тэгэхээр та манай сайхан нутгаар зочлоорой. Тэгээд ер нь тэнгэр шүтж явдаг. Би одоо энэ цэнхэр дээл өмснө гэдэг чинь одоо тэнгэрийн өнгөтэй болохоор энийг өмсгөр чи миний бараг сэтгэл сайхан болоод бас явждаг байхгүй. Тэгээд энэ тэнгэр шүтж явдаг болохоор тэнгэр угаасаа шүтдэг хүнийг хэдийгээр энэ газарт байсан ч тэр тэнгэрээс ивэж явдаг юм байна. Энэ шүлэгч гэсэн одоо тэнгэрээс надад ирлээ. Энийг би унш түмэн олон түүгэх хэвээр юм байна гэж ингэж ойлгож ингээд тэнгэрийн одоо бас одоо бид нар чи бас балчир гэж явдаг шүү дээ. Балчирхан хэдийгээр одоо 60 гарсан ч одоо балчирхан оюун ухаандаа энийг тэгж хүлээж авлаа. За гэлээ танд. За та тэгээд сайхан мөнх хөх тэнгэрийг дээдэлдэг бас тэгээд сайхан шүлгийн сайхан онгон тэнгэртэй хүн байна. Таны тэгээд яруу найргийн сайхан тэнгэр эвэж цагаан сүү шиг замтай өшөө олон сайхан шүлгийг тойрон гаргаж та минь ард олондоо хүндэтгэгдэж тэгээд уртудаа наслаарэ гэж би таныг бас өрөөх байна. За хорой